Монгол Улсын араас 2013 оны 9 сарын 10-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн гол мөрний улсад бүрэлдэх хийх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хоригдох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл түүнийг дагаж өргөн мэдүүлсэн ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүдийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар хийж төслийг эцсийн хэлэлцүүлэлт биелүүлэхээр байгаль орчин хүмүүсийн дайчин байнгын орон шилжүүлсэн болно. Байгаль орчин хүмүүсийн дайчин байнгын орон дээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэлт бэлтгэсэн талаарх асуудлыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээ дараах танилцуулгыг улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанд оруулахаар шийдвэрлэлээ. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23-ны заасан дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал тураа шийдвэрлсэн зарчим болон найргын шинжтэй саналуудыг дараах байдлаар тусгарлаа. Үүнд 1. Гол мөрний усс бүрэлдэх хийх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашиглалтанд хайх ашиглалтыг хоригдох хууль батлагдахаас өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсвэл энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор геологи уулуурхайн асуудал хэрэгсэн төрийн захиргааны байгууллагад өргөл гаргахаар. 2. Төслийн хотол зүйлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгаль орчны асуудал хэрэгсэн төрийн захиргааны төв байгууллага, геологи уулуурхайн асуудал хэрэгсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн аймгийн засаг даргатай гэрээ байгуулж гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих хяналтыг тухайн орон нутаг болон хяналтын асуудал хэрэгсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр өөрчлөлт найруулж мөн тусгай зөвшөөрөл нь ойн сан бүхий газарт олгогдсон бол ойн тухай хуулийн холбогдох зүйл заасны дагуу хэрэгжүүлэхээр усны сан бүхий газрын хамгаалтын бүсэд олгогдсон бол энгийн хамгаалтын бүсийг 200 м-ээр тогтоохоор мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь албалт явуулсан талбайд нөхөн сэргэт хийлгүй огсон тохиолдолд нөхөн сэргэт хийхэд гарах зардыг ашиглалт явуулсан хугацаанд олсон албатны үйлдвэрлэл нөхөн аргалгаар нэмж тусгарлаа. 3. Төслийн 3 дугаар зүйлийг тусгай зөвшөөрөл нь гол мөрний усад бүрэлдэх хийхэд олгогдсон бол цуцлахаар албалт хийсэн газарт нөхөн сэргэт хийх журам болон тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварыг засгийн газар баталахаар энэ журам болон гэрээнд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргэт зарцуулах зардыг 100% байршуулах нөхцөл хяналт тавих төрийн байгууллага гадна шалтны хүлээх үүрэг хариуцлага тодорхой тусахаар өөрчлөлт найрууллаа. 4. Гол мөрний усс бүрэлдэх хийх усны сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газарт ашиглалтанд хайх ашиглахыг хоригдох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэлт биелгэх явцад хууль улсын хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуулиуд нийцүүлэн агуулга зарчмыг алдагдуулахгүй төсөл дараах найргын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан болно. Төслийн 2 ба 3 дугаар зүйл өөрчлөлт найруулж байгаатай уялдуулан төсөлд нэмэлтээр орж байгаа 4 дугаар зүйлийн шаардлага хангах гэснийг гэрээ байгуулаагүй гэж өөрчлөх. Төслийн 3 дугаар зүйлийн ашиглалтын гэсний өмнө төслийн нэмэлтээр орж байгаа 3 дугаар зүйлийн хуулийн 2 3 дугаар зүйл заасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх гэснийг тус асгаар найруулсаар хэлээ. Гол мөрний усс бүрэлдэх хийх усны сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газарт ашиглалтанд хайх ашиглахыг хоригдох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл түүнийг дагаж өргөн мэдүүлсэн ашиглалтын тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хөлбөрийн төсөл болон байгаль орчин хүмүүсийн аж ахуйн байнгын орон танилцуулгыг таархан таасан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ дээрх нэр бүхий хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэлт бэлтгэсэн талаар байгаль орчин хүмүүсийн аж ахуйн байнгын ороноос гаргасан танилцуулга болон хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж болчихыг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан баярлалаа. Ажлын хэсгийг танилцуулъя. Уулуурхайн яамнаас жигжил сайд Батхүү тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Жавхлан болд хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга байгаль орчин ногоон хөгжил аял жуулчлалын яамнаас оюун хурал сайд Булган тус яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч банзрагч ойн бодлого зохицуулалтын газрын дарга Мөнх Эрдэм газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга ус Бацая ус тусгай хамгаалалтын газрын кадастр хэлтсийн дарга Байнгын орон танилцуулгатай холбогдуулан асуулттай гişүүд байна уу? Алгой. Санд байгаа мó? Санд оролт байхгүй юм тий? Санд байхгүй юм байна. Та нар энэ чинь нөгөө өрөө өдөртлөгийн хуультай холилдсон биз дээ. Хуудсан шал өөр юм болоо явцсан шүү.
За санал хураана. Байнгын орон саналаар гол мөрний урсц бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бус ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлая гэсэн санал хураая. Санал хураалт. Гүшүүн оролцож 40 гүшүүн зөвшөөрч 9.9% саналаар дэмжлээ. Ашиг мартмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлая гэсэн санал хураая. Дагаж өргөн баригдсан хууль байгаа. Гүшүүн оролцож 40 гүшүүн зөвшөөрч 95.2% саналаар батлагдлаа. Гишүүд ажлын эсд баярлалаа. Удаан хугацаанд хэрэгждэггүй байсан байгаль орчноо хамгаалах ёстой хууль тэрийг хэрэгжүүлэх заалт оруулж ирсэн засгийн газар. Тэрнээс энэ бусад цөөхөн хэдэн гишүүдийн яриад байгаа шиг тийм зүйл бол байгаагүй. Хууль бол хэвээрээ үлдсэн байгаа. Тэр хуулиас тухайн үед лицензтэй байсан улсуудыг нөхөн олборлох боломжгүй учраас үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрч үүнээс хойш бол лиценз өгөхөргүй болж байгаа. Дараагийн асуудал өрийн удирдлагын тухай болон холбогдох